Хэрвээ чи өнгөрсөн рүү буцаж очиод 18 настай өөрийнхөө хөлбөрт одоо нэг хідэн үг хэлээ гэвэл юу их вэ гэдэг нэг тийм өгүүлбэр ч юм уу асуулт ч юм уу ер нь яваад байдаг те сошиалор та бүхэн санаж л байгаа. За би болохоор бол ингэж утсан юм л да. Хэрвээ би 18 нас руугаа буцаад очих юм бол мэдээж тэр үед би бол хизээж үг авахгүй мангар завгүй ажилтаа байсан ажил хийгээл тэгэл ерөөсөө хүний үг авах хүнтэй уулзгаа байтугай те наа чи юу гэдэг юм бэ гээл те завгүй явж байгаа ч ингээд тиймэрхүү юм хэлэх байсан баг. Гэхдээ яг одооноос ингээд ботход нэг хит тийм ойлгочихсон. Тэрийг бас нэг ойлгуулах гэж оролдох байсан бахаа л гэж бодож байна. Нэг 18 настай хүүхдэд нэг 18 ширхэг юм хэлэх гээд байна л да. Тэр нь юу байх вэ гэж би өөрөө бодсон чи бас нэг хит юм гарч ирж байна. Тэрийг тэгээд одоо та хүнтэй хуваалцъя гэж бодлоо л да. Хэрвээ би тухайн үед байсан бол эдгээр 18 зүйлийг ойлгоцсон байсан бол бас нэг арай нэг илүү алсыг харсан байх ч юм уу тиймэрхүү байхсан бахаа л гэж бодож байна. Тэгээ тэр 18 зүйлээ одоо та хүнтэй хуваалцъя. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popcoach зэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй бол цөөн тоогоор гарсан байгаа. За эхнийх нь бол үгүй гэсэн хариултанд дасвал айц ярьлаа гэж байна те. Тэгээд юу гэж нэхэр одоо дөнгөж нэг 18 та хүүхэд бол одоо юу гэдэг хинтээ бол айн штэ. Хин нэгнээс очиж юм гоохоо тэр нөгөө үгүйгээ татгалцах юм бол тэр татгалцсан хариунаас бол айдаг байгаа байхгүй юу. Тэгээд хэрэггүй. Энэ бол ямар ч хамаагүй олон удаа юм татгалцсан хариу аваа харин ч бүр те. Олон хүмүүст өөрийнхөө санааг ярьж танилцуул, өрсөлдөөнд оролцож одоо бусдаас тусламжгүй олон удаа үгүй гэдэг үгийг сонсох хэрэгтэй л гэж хэлмээр байгаа. Тэгэд үгүй гэдэг үгнээс нь айхаа болчих юм бол эн чинь нөгөө нэг харин ч илүү сайн зам руу түлхдэг буюу үгүй гэсэн үгнээс айхаа ойлгоход илүү зөрөгтэй, илүү челленжинд ордог, дараагийн алхам буюу дараагийн хаалга нэгтгэд илүү боломжтой гэдэг ойлгох гэдэг байхгүй юм. Айцыг давж байгааг процесс гэж хэлж болно л доо. Санаа зовоод идэв шүү дээ. Хүнээс татгалцаа яриа авахгүй гэд. Тэр бол зүгээрээ бити тоо гэж хэлсэн юм байна. Хоёрт нь болохоор одоо хүмүүс үйлчлэгээний ажилтнуудтай хэрхэн харилцаж байдаг анзаараарай л гэсэн үг байгаа. Ер нь бол одоо үйлчлэгээний байгууллагад та орох юм бол такси ч юм уу, жолооч, за кафе, хоолны газар, ресторан, зөөгч, одоо дэлгүүр тодорхойлагчтай яаж харилцаж байгаа байдлаар хүний зан төлөвийг ер нь тодорхойлдог. Наана нэх гоё яана гэж гоё ингэ цэмгэр харагдаж байгаа мөртлөө цаанаа үйлчлэгээний ажилтны хүмүүстэй муугай харьцчихвэл энэ хүн ер нь биш ээ гэдгийг ойлгоорой гэж хүнийг хэрхэн таних вэ гэдэг дээр л ийм чит код хэлэх гээд байгаа юм л да. Маш хурдан таних арга нь бусдад яаж харьцаж байгааг нь л анзаарчих. Харин өөр болохоор бас бусдад ер нь хүндэтгэлтэй ер нь аль болох тийм эерэг талаасаа сайн холбоо үүсгэж харилцаж байгаарай л гэж хэлээ. Яг тэгвэл 18 тахта би маш их завгүй хүү хаа гэсэн хүүхэд байсан. Тэгээд хүмүүстэй нэг хүмүүстэй хурдан тухтай удаан тайван харилцаж чадахгүй. За тэгвэл ингүүл гээл гэс ажлаа хурдан бүтэх гэл нэг тийм л савсгнууд төгрөөсөн. Тэгээд энийг л ойлгуулах гэсэн болоо да. Хүмүүсийг сайн таньж чаддгүй байсан. Ямар зан ааштай мэддгүйсэн. Тэгэхээр ерөөсөө миний тухайд чи тэр хүнийг таних жагаал ямар нэг үйлчлэгээний газар дагуулчиход тэр үйлчлүүлэгчтэй үйлчлэгээний ажилтнуудтай хэрхэн харилцаж байгааг нь хараарай л гэж одоо ийм зааж өгөх байсан бахал та. За 3-т нь 5 дахь орчноос гарах хөгжлийн үндэс за арай сүртэй нөрөгчлөлтэй хөгжлийн үндэс нь яг ахиж дэвшин л гэж байгаа. Хүний тарих автоматар юм тухтай бүс суух гэдэг байхгүй тайван байх гал те. Тэгж хэрэггүй бүр зориуд хүчээр ингээд өөрийгөө хэцүү нөхцөлд орол гэж байгаа. Нэг үг гэдэг чинь тухгүй газар очиод тэрийг тухтай одоо тэгээд тэндээс яваад дахиад тухгүй газар очиж гэдэг. Тэрэн шиг л таагүй мэдрэмж бол одоо дараагийн одоо өөрийгөө шин төвшөнд гарах челленж л гэж ойлгох гээд байгаа юм л да. Тэгэхээр нөгөө 18-тай би чинь ингээл яг го челленжүүд орж лээсэн. Тэгтээ айлах нэг тухтай газар очил тэндээ баймар юм шиг санагддаг гэсэн үг байхгүй. Тэг хэрэггүй. Ерөөсөө ингээд дээшэл мац хэцүү байдал руу ороолаа гэж байгаа. Тэрийг л ойлгох гэсэн баг. Тэгвэл хэцүү байдлаас ингээд цааргалаа зайлсхийгээд илүү гоё боломж илүү юм сурах байсан юмудаас ингэж ухарсан тохиолдлууд над байгаа байхгүй. За зөрөвт нь болохоор хүсч үзүүлээ тодорхой мэддэг хүн хол явдаг гэж байна тий. За тэгэхээр ер нь бол тухайд нэг бөөрөнхий зорилтойсэн яг ийм үр дүн авчирна гэсэн зорилтыг 18-тад бил нэг тавьдгүйсэн баха. Яг тодорхой зорилго тавьчих юм бол тэр одоо шийдвэр гаргалтыг айгүй хурдан болгодог. Зорилгоо бичээд өөрийнхөө үнд зүйл ч юм уу тэг хийх гэж байгаа юм тодорхойлоод тэг тэрийг өөртөө байнга сануулж явах хэрэгтэй л гэсэн гэж байгаа. Нэг тим юм ерөөсөө тооддоггүйсэн юм шиг байна. Өдөр тутмынхаа урт ажиллаа хийгээл яваад байдаг гэсэн байгаа. Ийм том зорилгоо тавиад би яг ийм болно гэж тавьчих юм бол наазахын жижиг ингээд саад одоо юу гэдэг жижиг саад алхмуудад бол ерөөсөө бүтргээ бичдэг юм лээ. Тэрийг л сайн хэлж одоо чи яг өөрөө юу хүсэж байгаа юм бэ гэдгийг л өөрөөсөө дахин асуулт тавиал хариулт нь гараад ирвэл тэр хариултын хөдөл ингээд зөрөгтэй бол гэдгийг хэлэх байсан баха 18-та өөрийнхөө биедэл. За 5-т нь болохоор өөртөө хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй шийдвэрэй гэж байна те. Тэгэхээр энэ дээр би бас алдсан тохиолдолд байгаа.
Тэрнээс 18-аас өмнө ч юм уу те 10 жил тахад англи хэл, орос хэл гээд хоёр ангийг хуваагаад хичээл ордог гэсэн. Тэгээд би юу нь яаж явж байгаад орос хэл рүү орцсон бүр үнэхээр гайхаад болохгүй. Тухайд англи хэл рүү орцсон байсан бол бас өөртөө хөрөнгө оруулсан цаг хугацаа байсан бахаа л гэж бодчих. Тэгээд 10 жилдээ зүгээр л орос хэлний анги сурж байгаа л төгссөн. Тэгээд англи хэлийг яагаад сурсан бэ гэвэл нэг нийт дэлхийн мэдээллийн хэрэгтэй зүйлийн 80% тухайн үед одоо англи хэл дээр л байсан шүү дээ. Интернет, ном ч юм уу тийм. Интернет баг байхгүйсэн дөө. Тэр үед англиас сурцсан бол гэж айгүйх харамсдаг ус. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо ур чадварт оюун санаагаа ингэж дайчилж арчлах хэрэгтэй байсан гэдгийг хэлэх гээд байгаа. Одоо чинь ном уншихад бол хинч таныг алга ташгүй чи сайн ном уншсан байх гэхгүй дасгал хийхэд хинч одоо харж чи ямар л олон тоогоор хийж нэг чинь ч хэлэхгүй. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэхэд хинч чамд талархдаггүй маа гэдгийг ойлгоорой гэж хэлэх гээд байгаа. Тэгээс бол би энэ өөрийгөө хөгжүүлж хин нэг намайг хараад магтаасаа гэсэн тийм хүлээлттэй байгаад байсан юм шиг 18 таа. Тийм биш ээ. Зүгээр л өстой чимээгүй хөдөлмөрлөгдөх шиг өөртөө сайхан хөрөнгө оруулалт ирээлэгдэл хэлэх байсан байгаа л да. За 6-т нь бол төвлөрөл одоо чамайг одоо амьдралчаа тахиулнаа гэж байгаа юм тийм. Тэгээд 18-тад их олон зүйл хөдөлж исэн юм шиг байгаа. Ингээл зэрэг юм их гэлтэй. Тэгэхээр нэг дөр олон зүйл хөдөлтөвл одоо гүнзгийрч одоо ахих боломж байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа. Нэг том зорилгоо сонгоод тэрний хөдлөө тууштай ажиллаарай л гэж ойлгох байсан байна л да. Одоо ер нь бол энэ амьдрал дээр их олон зүйл хийдэг хүнээс илүү нэг зүйл дээр төгсөн илүү хол яваад байгаас та бүхэн анзаарвал тийм л байгаа. Долоот нь өөртөө үнэнч болох мөчөөс одоо жинхэнэ өөрчлөлт эхэлдэг гэж байна. Энд бол үнэхээр энэ чухал өөртөө үнэнч. Бусдад бол заа гэдээ амлаж чадна те. Өө би чиний юм чи хийгээд тэгээд чамд туслая. Окей хэлцэн учраас нэр үнд алдахгүй тул ч юм уу сайн болох гээд юу гэдэг хүн тусалж байгаа. Гэхдээ хүмүүс чинь өөртөө амлалт өгчөд тэрийг зөрчиж өгөх. За би одоо дасгалын туурна би тийм юм шин тийм юм. Гэхдээ за дарааг удаа л гэдэг. Энд чинь өөрийгөө хуурж байгаа юм байл л те. Тэгэхээр өөрийгөө хуурж гэдэг чинь өөрийгөө одоо ингэж хүндлэхгүй байна л гэсэн үг байгаа. Тэгэхээр нэгэсэндээ өөрийн чинь мохоодог тийм дотоож хүмжлэнтэр байх юм бол тэр чинь бас жоохон том саадaltaа. Ер нь бол сул талаа хүлэн зөвшөөрөөд тэрийг засах тодорхой алхмуудыг л гаргах хэрэгтэйсэн баг. Маргааш эхэлнэ. Би чадахгүй байна. Эзүү байна гэл дотор бол ийм хүн байна шүү дээ. Хүний дээр чинь амар амгалан байх залхууд дуртай юм чинь тий. Тэгэхээр яг өөртөө үнчээр хандаад за би яг одоо эхлэн гэсэн бол одоо ашиглах юм хийн гэсэн бол хандлаад өөрийгөө хуурахгүй байх юм бол тэр мөчөөс эхлээд маш их хүчтэй зогсоохын аргагүй тийм өөрчлөлтийг бол өөрөөсөө мэдэрнэ л гэсэн зүйлийг 18-т Эрдэнэбаатарын хөлбөрт хэлэх байсан баг л да. Тэр нь юм сонсохгүй л дээ. За 8-т нь болохоор одоо найзын тоо чухал биш ээ. Харилцааны чанар үнцэнтэй гэдгийг бас ойлгох гэсэн баг. Олон найзтай сургуулаар алдартай ч юм уу те ингээд одоо юу гэдэг юм маш олон ангийнхан өөр ангийн хүүхдэд таньдаг хүмүүс юм одоо нэр хүндтэй лаг юм шиг харагддаг байсан. Ерөөсөө л миний цаг үед ч те одоо ямар байгаа юм бас адилхан. Тэгэхээр олон танилтай байх бол одоо үнэнч дотн нөхөрлөг бол оруулж чадахгүй тий. Энийг чи ойлгоол гэл хэлэх гээд байгаа юм л да. Хамгийн үн цэнтэй чухал тэр нөхөрлөлтөө цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй. Хин нэг дагаж даллах байх штэ. Хин нэг нь чи тиймд орох уу, тиймд орох уу, сургуулийн урлагэслэг одоо тийм юмны тэмцээнд тэнд баг болж орох юм гэл. Яг тэр над хэрэгтэй мөгдөг би тодорхойлж чадахгүй л гэсэн баг. Зүгээр хүүхдүүд урд харагдаад байх юм бол лагл гэж боддог байсан баг л та. Тэгээд тэр л миний алдаа би ч их олон дугууланд явдаг гэсэн хүүхд те. Нэг итгэлтэй сайн хамтрагч байх юм бол тэр чинь 10 одоо өөр танилыг чинь coverлж чаднаа те. Оронд нь байж чаднаа л гэсэн үг хэлэх гээд байгаа. Миний хоолой муухай, миний царай сонин хүмүүс юу гэж бодох бол эдгээр бодлоо таныг хойш нь татаад идэг. Харин танд нэг алхам хэрэгтэй. Тэр нь зөв чиглүүлэг, зөв дасгал юм. Энэ бол одоо анхлан сурсаж байгаа хүн бүрийн давх үе шат. Үүнийг би тавтаа давхаар байна. Та задлан цагийн мэн сайтаар ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл энэ видеоны доорх скул линкээр ороод задлан комментэд нэгдэж хичээлийн үзэнгээ мөн дээр нь давхар YouTube задлан сургалтыг ч гэсэн бүтэн үзэх боломжтой байгаа юм. Ингээд камерын хайцаа 7 хоногийн дотор даваарай. За 9 нь бол одоо бэрхшээлийг тэр хүлээн зөвшөөрч чаддаг хүн илүү хүчрэг болдог л гэж. Энэ юу гэж нэхэр янз бүрийн зовлон амьдрал хүний амьдралд юу ч тохиолж болно зовлон хэцүү зүйл те. Тэднийг одоо ингээд за ийм байдгиймаа гэдгийг хүлээж авах хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байгаа. Одоо нэг алдаа ячээ те. Тэрийг өөрийгөө уучлах чадахгүй ингээд бухимдаад байх хэрэггүй гэдгийг л сануулмаар байгаа. Ингээд хойшоо ухар гэсэн үг л биш л дээ. Энэ бол зүгээр ер нь тэсвэр хатуужлаа сайн хөгжүүлээл гэж байгаа. Чиний амьдрал ирж байгаа тэр цохилт өвчин одоо чамайг илүү хатуу болгодог гэсэн санааг л хэлэх гээд байгаа юм л да. Сорилтгүй, бэрхшээлгүй байх юм бол аюу тийм сул хүн болж, сул дархлаатай хүн болж хүмүүждэг байхгүй. Тэгэхээр ийм цохилт хэцүү юмнуудыг бас сайхан даван гарч явах хэрэгтэй. Бэрхшээлийг тийм шийтгэл биш. Харин ерөөсөө би дээшээ өсөж гин хөгжиж гин гэсэн тийм
одоо челленжийг л авчих юм бол аюу амархан болдог. За 10-т нь чиний хандлага чинь амьдралыг нь өөрчилнө гэдэг. Тухайн ямар нөхцөл байдалд орсон байна те тэр бол одоо хамаагүй. Тэр нөхцөл байдалд хэрхэн хандж байгаа хандлага чинь одоо таныг өөрчилнө л гэж байгаа юм л да. Ямарваа нэгэн асуудал гарах юм бол шийдлийг нь хайж болоорой л гэсэн үг. Тухайн цаг нөхцөлд одоо ингээл иш аялаар явж байгаад машины дугуй хагарна, замдаа саатна, төлөвлөгөөч нуурж болно, хугацаанд аим очиж болохгүй болно. Тэгэхээр нөхцөл байдлын анализ хийгээд яг тухайн нөхцөл байдал би юу өгөх вэ гэдэг шийдлийг олох нь хамгийн зөв байгаамаа. Хүмүүс таныг одоо шүүмжиж болно, янз илдүү үгээр хэлж болно. Гэхдээ тэрийг нь боломж болгож харах юм уу, эсвэл асуудал болгож харах юм уу гэдэг чинь хандлагын ялгаа байхгүй. Энийг л хэлэх гээд байгаа. За 11-т нь болохоор маргааш ихэд амьдрал чинь ч гэсэн өөрчлөгдөж болно, өөрчилж чадна гэсэн санааг хэлэх гээд байна л да. Тэр нь юу гэхээр өөрчлөлтийг та өөрөө хүсэж байгаа юм бол тэрийг зөрөгтэй тэгээд тухайн цаг үеэс нь өнөөдрөөс нь эхлэх хэрэгтэй л дээ. Шийдвэр гаргах гэдэг чинь одоо хамгийн хүчтэй эхлэх гэж байгаа. Алхам хийх, шийдвэр гаргах. Одоо би гүнэ дасгал хийнэ гэж бодоол байгаад идэг. Тэг шийдвэр гаргаж чадахгүй суугаал байвал тэр л хэдэн хоног өнгөрөх юм бүү мэд. Өөртөө өөрчлөлтнө гэж шийдсэл бол тийг шууд зөрөгтэй алхам хийгээд эхлэе. Айж болж байгаа тойроо явдаг байхгүй. Хэцүү ажиллах юм бол за энийг тэгж байгаа эхлэе. Тойроо л явдаг. Тэгтэл нүг хэцүү ажил чинь улам бүр овоорол тэрэндээ сэтгэл чинь шаналал. Тэр нь хамгийн хэцүү түрүүнд ичих юм бол хойш нь өдөрч бүтэн сайхан болохгүй. Зүгээр ардаа ийцэн тийм тэрнтэй адилхан амьдралаа өөрчлөх шийдвэрийг бол ингээд шууд гаргах хэрэгтэй. За ингэж байна. 12-т нь золиос гаргах чадвар бол амжилтын хэмжүүрээ гэж байна. Ер нь том зорилго тавиад тэрэндээ хүрэхин тулд бас золио шаардна л да. Яалтчгүй. Цаг хугацаа тавдах, зарим зуршлаа орхиод урт хугацааны тэр одоо бүтгэж байгаа зорилго руугаа одоо чиглэхийн тулд наан ногоо жижиг зүйлсүүдийг бол золиос нь гарганаа. Ойлгомжтой. Энэ амар амжилттай хүн гэж ярьдаг шүү. Гэхдээ тэр чинь бол аз биш байхгүй юусоо. Маш их тийм ард нь хичээлсэн тууштай байдал байгаа юм л да. Одоо нэг үг үгүй. Чи амьдралаас юу хүсэж чинь те? Юм өсч гоё хэрэгтэй юм өөртөө өсч байгаа юм. Тэгвэл чи буцаад юу төлөхөд бэлэн байгаа юм бэ гэж асуусан нэг тийм киноны шилээд өглөө дээ. Одоо ямар нэгэн жижиг одоо зуршилч юм уу тэрийг хайж дараагийн юм чи ирнэ гэдэгтэй адилхан. Тэгэхээр зүгээр нэг үнгүй юм ирдэг юм байхгүй л гэдгийг ойлгох байсан баг л да. 18 таа баатраад. За 13-т нь юу гэхээр бусдын бодолд хит баригдсанараа өөрийгөө алдна гэж байгаа. Энэ бол үнэхээр чухал. Энийг бүр нэрээ болдог бол гүйччихэд бүр зодж хамаагүй чи энийг ойлгох гэж хэлчмээр санагддаг байхгүй. Чиний амьдралд хүмүүстэй янз бүрийн санал тавина те. Өө чи ингэчүүл хамтраа тгий ингээл те. Тэр болгонд ингээд цаг гаргаад заа гэж хэлээ те. Гэж өвшөөрөд байх хэрэггүй. Яг зөвлөгөө хүмүүс үгэн те. Тэгэхээр тэр нь хэрэгтэйг нь шүүж тунгааж аваад хэрэггүй нь хайж сурах хэрэгтэй байгаа. Хин нэгний зөвлөсөн хин нэгний бодлоор анги амьдрал бол яг өөрийн амьдрал болдог байхгүй. Одоо чинь ялангуяа ах トゥ хамаатан садан ойр тойрны хүмүүс чиггүй чи ийм мэрэгчлийг сонгоо наач хэрэггүйгээд яг өөртөө харж байгаа үнцгээр хараад байдаг. Тэгтэл яг чиний өөрийн харж байгаа үнц чи юу юм бэ? Тэрийг чи ингээд бус хүмүүсийн бодлоор ингээд даруулаад тийш тийм. Ингэж яж болохгүй. Бусдын дуу чимээг багасгаад өөрийнхөө дотоод тэр дуу чимээг сонсох таахгүй. Тэрийг л одоо хэлмээр байгаа. Яг чиний өөрийн дотоод дуу хоолой чамайг хаана очиж яг го хэлцдэг. Тийм зүйлийг л 18 та Баатарт хэлэх байсан баг та. За 14-т нь бол инээмсэгэл бол хамгийн энгийн хүчтэй одоо дохио бэлэг тэмдэг болно гэж байгаа. Тэгэхээр юу гэж нэхэр би чинь нэг тийм инээж чаддаг гэсэн хөхт 10 өсвөр насндаа жоохон гişрүү харцтай. Тэгэл ер нь байж байгаа байдал тийм л. Ерөөс инээхийг сурдггүй. Дандаа нэг өвөө эмээ дээр хонь мал гэж тусалж явсаар хагаад нэг тийм ширүүндөө болцсон хар яар хийсэн ч юм уу те. Тэгэхээр эерэг одоо хүмүүстэй анх уулзаа ч юм уу эерэг сэтгэл төрүүлэх ч юм уу энэ инээмсэл айгүй чухал юм аа гэдгийг одоо харилцааг таатай уур амьсгалд авчдаг гэдгийг хэлэх гээдсэн байл. Тэгэхээр ер нь бол шууд за ингүүл тгий гэдэг ингээд шууд ингээд гол юм руу орох гэдэг ус эхлээд нэг уур амьсгалаа бүрдүүлэх гэж юм байна шүү дээ. Тийм мэддэг байсан нөхөр байгаамаа. Тэгэхээр энэ юун түрүүнд хүмүүс рүү инээмсэлж одоо эрэлгээр харьцах гэдгийг сурах хэрэгтэй гэдэг. Тэгжээч одоо энэ цаашдаа ажил чинь одоо бас амжилттай байх ажил бүгдэд нэмэртэй байсан байгаа байхгүй. Тэрийг л хэлмээр байгаа. Эерэг хүнтэй, инээмсэглэдэг хүнтэй бол хүмүүс бас ингээд удаан хугацаанд хамт байхыг, хамт юм яхийг илүүд үздэг шүү дээ. Жохон инээмсэглэдэг байгаасай л гэж хэлэх байсан баг. Инээдгүй байсан болохоор л одоо өөр төр юм бодож байна л та. За 15-т нь бол тийм тодорхой зорилготой, тэгээд тэн дээр нэг төлөвлөгөөтэй, тэгээд тууштай байдалтай хамбал үр дүн гаргана гэдгийг бас ойлгох хэрэгтэй байсан баг л да. Яг тэгвэл одоо эн чинь яг амжилттай хийх юм баг томьёо гэж хэлчихэд буруудахгүй баг. Хамгийн ойрын миний жишээг бол YouTube байл да. Ерөөсө хаяагүй дунд нь хаймаар шантармаар юм байсан. Одоо 8 дахь жил рүү орж ин тэ хаяхгүй явсаар гал ингээл эхний 5 жил бол дандаа фейл гэсэн шүү дээ. Тэгэл 3 дахь сүүлийн 3 жил нь л арай жоохон тогтворжоод юм энэгээр илүү дараагийн боломжууд үүсэж байгаа байхгүй. Энтэй адилхан тухайд 18 дахьта зөндөө юмыг сэглээ хайцсан эхлээл. Нэг уран зургаар явуулж гээл, нэг техник робоконоор явуулж гээл, компьютер графикаар явуулж гээл тэ. Тэгэхээр ингээд
яг зорилго тавиад би энэ зорилготой хүрэхэд бол ингэнэ төлөвлөгөө ингэ тууштай байсан бол бас сайн амжилт үзүүлэх гэсэн баг тухайн үеийн төвшнөөс илүү би тэгж боддتي. 18 та Баатар дэлгэд бол. За 16-т нь бол бусдыг биш өөрийгөө дэмжээ гэж байгаа. Бүр итгэлтэйгэр шүү өөрийгөө дэмж. Тэр нэг айгүй лаглаг хүчрэх хүмүүсийн түүх мөхийг сонсож явах ч юм уу тэднэртэй уулзаад одоо өөрийнхөө одоо ментор гэж боддог хүмүүстэй уулзаад ярилцж яхад тэр хүмүүс яа гэсээр өөртөө амар итдэг гэсэн байгаа. Би энийг хийж чаднаа, би мундагаа те өөрийгөө айгүйх зоригжуулдаг гэсэн байгаа. Чи чаднаа гэж хүнээр хэлүүлвэш харин би чаднаа гэж өөртөө хэлэх нь бас ингээд тийм маш тийм бат сүртэй итгэлийг одоо толгоондоо тархиндаа ингэж хөвшүүлж одоо суулгадаг юм байна л да. Тэрийг одоо би 18-нд юугаар мэдгэвдээ нэг жоох хөвгт өнгөрснөрөө буцаж очдог бол энийг л ойлгох байсан баг л та. Лаг мундаг хүмүүсийг тийм биширч болно. Энэ үнэхээр сайн байна. Ямар мундаг юм. Гэхдээ тэднийг ингээ харж галмаарх биш. Тэдний төвшөнд очихыг боломж өөрчн байгаа гэдгийг өөртөө итгүүлж өөрийгөө ингэж дотроос дэмж би чаднаа гэдэг тийм итгэлийг өөртөө байнга суулгах хэрэгтэй гэдгийг л өнгөрсөн хугацаанд очиж чаддаг бол хэлмээр санагдаж байна да. За 17-т нь. За агуу байдал доктортой сайн байх дадлаас бий болдгоо гэж юм те. Энэ юу гэж юм тэгэхээр нэг удаа амжилт гараад битээ санаа амраа. Нэг удаа амжилт бол төр зүрх шүү дээ. Тэгэхээр удаан хугацааны үргэлжилсэн тийм байнгын байдаг ахиц гаргахын төлөө л ажилласаа гэж байгаа. Тэгэхээр нэг өдөр бүр баг багаар сайжир гэж нүгүүд шүү дээ. Та өдөрт 1% сайжир. Тэгэх юм бол жилийн дараа бүр 365%-аар сайжирна гэдэг ч юм те. Ганц жилийн дотор сайжирна. Тэгэхээр өдөр болгон жижигхэн ахицуудыг жижигхэн гэж голлгүй хийгээрээ гэдгийг хэлэх гээд байгаа. Энэ одоо дисциплин гэдэг үгтэй англиар адилхан л да сахилга бат гэсэн үг шүү дээ. За яг энэ дээр л би өөртөө бас заримдаа өөрийгөө урамшилт яаж нэхэр би өдөрт л ядч нэг хуудас уншчихъя гэж хичээдэг гэсэн байхгүй. Тэгэл өдөрт нэг хуудас заримдаа 10 хуудас ингээл жилд уншиж. Тэгэхэд нэг жил ингээд 60 ном 50 ном уншдаг гэсэн байхгүй. Тэгэхээр энэ бол нэг яг энэ жижигхэн хэсгэлт ийм дадал өөртөө бий болгож чадсан. Тэрнтэй адилхан өөр бус юм дээр ингэж дадал хийсэн бол би шүү бас сайн байх байсан бахаа л гэж боддتي. 18-та Баатарт хандаж хэлэхэд. За сүүлэх үе 18 нь чиний дотоод яриа чинь ирээдүг нь тодорхойлно гэж байна шүү дээ. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо өөртөө ингэж хилдэг өгүүлбэрт өөрийн чинь итгэл үнэмшлийг одоо үйлдэлүүд чинь тодорхойлно гэж байгаа. Ер нь бол би 18 тэртээ өсвөр наснд аюух өөрийгөө шүүмжилдэг гэсэн. Баян өөрийгөө дотроос хэмэлдэг гэсэн. Чадахгүй юм чи юм уу гэ тэ. Тэгэхээр ийм сөрөг яриа, сөрөг одоо энэ бодлуудыг бодит үйлбэр солих хэрэгтэй гэдгийг л ойлгуулмаар байгаа юм л та. Чи өөрийгөө ингэж чадахгүй гэж дотор хэлээд байгаа юм бол үнэхээр тарих чинь энийг би нүхэр чадахгүй мэй гэд буулгачдаг байхгүй. Харин би чаднаа, нэг давнаа гэд өөртөө ингэж урамшуулаад авах юм бол тарих нэрээ яг тэрний дагуу боломжуудыг автоматик ирлэхэлдэг байхгүй. Энэ одоо угаасаа тийм ойлгомжтой зүйл. Би нэг ард нь гарна гэх юм бол тарих ингэж хайжгал ямар нэгэн гаргалгаа холоод ирдэг таны тарих автоматар шүү нэрээ. Дотроо бодож байгаа тэр яриа чинь чиний амьдралыг өөрчлөлөө ирээдүйг чинь тодорхойлно гэсэн үг байгаа. Би тэгээд 18-таа маш их өөрийгөө одоо ингэж дотроос эмэлдэг байсан. Үнэхээр муу энэ чадахгүй энэ төр гэл янз бүрийн тэмцээн уралдагаар. Тэгээд тэрийг болчооч гэл очиж хэлчихмээр байгаа юм тий. 18 настай өөр дөр очиж юу хэлэх байсан бэ гэвэл ийм хөдөлгүүдийг би хэлэх байсан баг. Тэгэхээр энийг нэг дор хэлвэл угаасаа тэр нөхөр ингээ ойлгохгүй урд ажиллая гэд аюух ажил хийдэг байсан л да давхар тэгээд тэрэндээ улаараад юу хүн сонсохтой байсан баг. Айж хоныг нэгээр бод кейсээр ойлгол хурдан ойлгох байсан баг л та би хүн үг хэлээд чиггуудлах авахгүй шүү дээ. Харин үлгэр их хүншдэг үлгэр төвтэй байсан болохоор үлгэрээр дамжуулдаг тийм жишээгээр хандах юм бол арай хурдан авах байсан баг л гэж бодож байна. За тэгэхээр та ч гэсэн бас өөрийнхөө 18 настай хөлбөр төр хэрэг очсон бол юу гэж хэлэх байсан бэ гэж бодж ивэл миний ярьсан 18 шиг санаа тантай нийцж байна уу, нийцэхгүй байна уу? Сэтгэл хэсэгт комментээр үлдээгээрэй. Магадгүй энэ 18 жишээ яриа өнгөрсөн миний хөлбөрт одоо хэрэгтэй байж чадаагүй байж болно. Гэхдээ одоо 18 үрж байгаа дүүнерт маань хэрэг болох болов уу гэж бодоод энэ яриа энэ бичлэг хийж байгаа юм аа. Тэгэд Эрдэнэт болонтэй хамт угаарай. Видеого маркетинг бол баг маркетинг биш ээ. Та камер асаах болгонд за болидоо энэ миний хийх зүйл биш вэ гэж боддгоо. Бизнес чинь бичлэхгүй бол өсөхгүй шүү дээ. Хинч таны хоолойг шүүхгүй, хинч таны эсрэг биш. Харин та өөрийнхөө тал дээр задлан цэгийн сайт дээр ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл та видеоны доор байгаа скул бүлгийн линкээр ороод задлан комментод нэгдэж хичээлээ үзэнгээ мөн дээр нь YouTube задлан их сургалтыг гэсэн бүтнээр нэг авах боломжтой байгаа. Одоо ихгүй л юу хийзээ хэлэх юм бэ? Бусдын өмнө ярих хайцаа 7 хоногийн дотор дараад ав.